Сайн байцгаана уу үзэгчдээ. Амралтын өдрөө аяг тухтай сайхан өнгөрөөж байна уу? Монголын мэдээ та бүхэнд өдрийн мэдээлэлээ танилцуулж байна. Нийслэл хотын хоймоор Чингэлтэй хайрх уулын энгэр бэлд Эрдмийн задгаа театр байгуулж өнөөдөр нээлттэй хэлээ. Мянган хүний судалтай гантиг боржин чулуугаар бүтээсэн энэ талбайд монголчууд урлаг соёлын бүхий л арга хэмжээг нээлттэй үзэх боломж бүрдэж байна. За энэ талбайгаас манай сурвалжлах баг мэдээ хүргэж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо дээд залхтын аманд бол бас задгаа театрыг бас барьж байгуулж ажилтнанд оруулж байна. За энэхүү төслийг маань бас улсын хурлын гишүүн ган бол санаачлан хэрэгжүүлж дуусч байна. За энэ нь бол нийт 7000 орчим метр квадрат талбай. За 1000 хүний суудаг ийм одоо задгаа театр байгаа. За энэ бол 700 метр квадрат талбайд бол одоо монголчуудын өв уламжлал одоо арга биелэг ардын уламжлалыг шингээсэн за мөн одоо шатрын нүүдлийг бас олдон тусгаж энэ хүүхд залуучуудын оюуны мэлмэдийг бас хөгжүүлэх ийм одоо чиглэлээр зохиомжлсон байгаа. За энэ театрыг хийсэн материал бол бас чулуун одоо эх орны одоо өнцөг улам бүрээс юус байгаа одоо чулуун материалыг ашиглаж манай үндэсний үйлдвэрлэгч компаниуд бас барьж байгуулсан. Тэгээ энэ бол Монгол ардын олон зуун жилийн турш одоо уламжилж ирсэн зан заншил, өв уламжлал, урлаг, соёлын одоо бүх арга хэмжээг нээлттэй явуулах ийм одоо бас орчин юм. Ер нь бол яг Дундгой аймагт байдаг одоо эртний задгаа театр байдаг. Тэр бол бас байгалийн өмнөс тогтцоороо байгаа хэдий боловч одоо бас яг ийм одоо тогтцол төвхий хэсэг биш. Энэ бол одоо Монгол улсад анх одоо бас ийм тогтцол төвхий бас ийм одоо гадаад дотоодын зочин төлөөлөгчд, жуулчид одоо ирж үзэхэд ачлуулах ийм одоо байгууламжаа гэж ингэж үзэж байгаа. За энэ 13 игнээ суудал байгаа. За мөн одоо энэ аманд бол бас одоо нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бол спорт, аял жуулчлал ийм амралтын бүслээр ингэж батлагдсан байдаг. Энэ агуулгаараа бас нийцж байгаа гэж ингэж одоо үзэж байгаа. За одоогоос 10 жилийн өмнө шиг санаж байна. Мөн яг энэ газар энэ Чингэлтэй дүүргийн засаг дарга байсан ган болд түүний хамт олонтой би уулзаад энэ газар юу бүтээн байгуулах вэ гэж ярилцж ирсэн. Тэгээ сүүлд нь энд ямар нэгэн цэцэрлэгт хүрээлэн байгуулъя гэж шийдсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийнхаа нэрийг юу гэж өгөх вэ гэж. Тэгээ би нэг санал дэвшүүлсэн. Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэе гэж. Энэ хүмүүс маш уряадлан хүлээж аваад тэгээд бүтээн байгуулалт эхлэхэд одоо би бол хизээ энэ ажил бүтхийг сайн мэдэхгүй байсан үнэндээ. Зөндөө сайхан юм ярьдаг, дараа нь бүтэхгүй болдог энэ төр болохоор зэрэг одоо айхтар их найдсан зүйл байгаагүй. За өнөөдөр үүсэх юм бол Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн чухал нэг голомтон өнөөдөр өндийгөөд байна. Энэ болохдоо зэрэг бол Эрдмийн задгаа театр гэдэг энэ байгууламж байна. Энэ бол хүн төрөлхтний эртний театрын байгууламжийг яг дуурайсан. Эртний грекийн амфитеатр энэ төрийг дуурайсан. Яг тийм зохиомжоор бүтээсэн. Тэгээд монголчуудын нөгөө дугуйлжин хэлбэрт соёлыг бас төсөөлсөн ийм сонирхолтой театр байна.